Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд Яса бичлэг эхэлсэн үү? За эхэлсэн. Сайн байцгаана уу? Nemo компани ажиллан Габи байна. За өнөөдөр та бүхэндээ манай хэрэглэгчдийн зүгээс хамгийн их хэрдэг асуултанд хариулъя. За энэ бол Tokyo US дуудлага худалдаанд ороход хамгийн их анхаарах зүйл буюу Auction Sheet-ийн тухай та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Tokyo US-ийн үнэлгээний хуудастай танилццгаая. Үнэлгээний хуудсан дээр ерөнхийдөө машины талаар бүх мэдээлэл орсон байдаг. За өнөөдөр манай хэрэглэгч маань Premium Kona-гоос Lexus RX F Sport авсан байна. Tokyo US-с мөн өөрөө 26 Kona байдаг. Low price, ATMT, за Premium гэх мэтлэн олон төрөл байдаг. За 100 талд 55-аар ихсэн оронтой байна. За энэ нь юу вэ гэхээр тухайн өдрийн дуудлага худалдаанд орж байгаа лот номерыг хэлдэг. За түүний хажууд H36 гэсэн байна. За энэ нь болохоор машины үйлдвэрлэгч он сарыг хэлдэг. За энэ бол 2018 оны 6 сард гэсэн машин байна. Хажуудалд нь RX за маркийг бичсэн байна. За түүний дээдлэлт нь болохоор моторын багтаамжийг бичсэн байна. Хажуудалд нь одоо загвар буюу грэдийг бичсэн байна. За энэ болохоор RX 450 F Sport гэсэн байна. За хибрид машин маань хэрэглэгч маань сонгосон байна. За түүний хажуудалд буюу 4B гэж. За энэ яв гэхээр машин төгж байгаа одоо үнэлгээний багийнхны үнэлгээ. 4 гэдэг нь болохоор гадна талын үнэлгээ, B гэдэг нь болохоор дотор салааны үнэлгээг хэлсэн байдаг. За энэ машин маань 140 мянга үлдтэй. Өнгө нь болохоор хар. За энэ хар өнгөний хажууд сум заасан байна. За энэ сум заасан дээр хэрвээ өөр өнгө орж ирэх юм бол энэ машин будганд орсон байна гэсэн үг. За энэ хажуудалд нь болохоор хар өнгөнийх нь кодыг бичсэн байна. За доотлолт нь бензинээр ажилтдаг хөдөлгөөрийн бичсэн байна. Бензинийх нь хажууд одоо салааных нь өнгийг бичсэн байна. Улаан салуутай машин байна. Түүний доотлолт нь болохоор одоо импортоор орж ирсэн одоо гадаад машинуудыг бичдэг байгаа. Lexus маань өөрөө Японы машин учраас энэ нь бол одоо бичээг хоосон орхисон байна. За хажуудалд нь болохоор автомат хоровын бичсэн байна. AT гэсэн байна. За автомат агааржуулагчийн систем бичсэн байна. Энэ машинд одоо дагалдах ном хэрэгсэл бол байхгүй юм байна. За энэ доотлолт нь болохоор одоо тухайн машиныг одоо яаралтай бичиг баримтыг солих хэрэгтэй бол одоо энэ он сар өдрийн яаралтаар бичдэг байгаа. Хажуудалд нь болохоор яг опшнгуудыг бичсэн байна. Яг энэ дугуйсан хэсэг бол машин яг үйлдвэрээс нь гарсан опшнгуудыг дугуйсан байна. Чиний одоо люктэй байна, арьсан суудалтай байна, үйлдвэрийн обуудтай байна, TV наби гэх мэтлээ ингээд үйлдвэрээс их одоо full option-гаар гарсан байна. За доотлолын хэсгээр юу вэ гэхээр машин маань ерөөг нэмэлтээр ямар опшн суулгасан дилерүүд нь одоо машина магтаж бичдэг хэсэг байгаа энэ дээр. User Kaitori Sha гэсэн байна. За энэ бол дилерээс худалдаж авсан машин цэвэрлэн эдэлж хэрэглэгдсэн байна. За мөн 3 салаан LED гэрэлтэй байна. За уртлын сандал нь халж хүрдэг юм байна. Жолооны хурд нь халддаг юм байна. За энэ доотлолын хэсгээр ерөөхдөө одоо энэ машинд орсон засвар үйлчлэгээний анхаарах зүйл дээр ингэж бичдэг байгаа. За энэ машин бол ерөөхдөө анхаарах зүйл байхгүйгээр бичсэн байна. Дээр багтаагүй опшнгуудыг нэмэлтээр бичсэн байна. Ардлын хаалга нь автомат юм байна. За TV наби за зорчигчийн арын хэсэг дээр дэлгэцтэй. За аюулгүй системтэй гэх мэтлэн бичсэн байна. За Auction Sheet-ийн хамгийн чухал хэсэг дээр ирсэн байна. За энэ дээр инспекторуудын маань одоо комент хэсэг байгаа. Тухайн автомашины техникийн үзлэг хийгээд гарч ирсэн одоо нөхцөл байдлыг ил тод бичдэг. Жишээ нь одоо хөдөлгүүрийн дуу чимээ, хурдны хайрцагын ажиллагааны догогдол, тос гойжилт, явахын дэнгийн зэврэлт зэрэг эрсдлүүдийг ив тод бичдэг. За мөн осол, засварын түүх шууд тэмдэглэдэг байгаа. За иймд та автомашин сонгохдоо үнэлгээнээс гадна одоо бас инспекторүүд одоо комент хэсгийг анхааралтай унших хэрэгтэй. Тэгснээр одоо машин сонгохдоо санаах зовх зөвлөгөө гэсэн. Инспекторууд манай үйлчлэгчийн сонгосон машин дээр ямар комент бичсэн бэ гэхээр хуудал болон өрөөл, салаан доторх одоо баахан бохирдол бол зураастай гэж бичсэн байна. За мөн гадна талд нүдэнд үл харагдах зураа сонхорхоотой гэж бичсэн байна. За зурагт үзүүлбэл одоо баруун болон зүүн хэсэг дээврийн хэсэгтээ баахан хэмжээний зураас болон хонхорхоотой гэж бичсэн байна. Зургийн доод хэсэгт одоо бүглөөгөө 3 нүд байна. За энэ болохоор одоо тухайн машины урт өргөн өндрийг бичдэг байгаа. Auction болон өөр ингэсэн одоо Auction Sheet-тэй байдаг. За өнөөдөр та бүхэнд одоо Tokyo US Auction Sheet-ийн тухай тайлбарлан хүргэлээ. Та машин болон бусад мэдээллийг авахыг хүсвэл чат болон комент хэсэг зэтгэлээ үлдээгээрэй. Nemo-ны Gabi баярлалаа.